Сайн мэцхан өрхөн үзэгчтэй онцгой үеийн ерхий газраас Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран онцгой дуудлага нэртэй нэгэн шинэ нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн дуудлага бүхэн онцгой байдаг. Дуудлага бүрийн цаана Монгол хүн таны амь нас, амьдрах итгэл, мөрөөдөл бий. За нэвтрүүлгийн гол зорилго гамшигын эрсдлийг бууруулахад иргэд олон нийтийн этэх оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул ослын үед иргэд өөртөө болон бусдад туслах мэдлэг дадлагыг эзэмшүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан сурчлахад чиглэгдэж байгаамаа. За эхний нэвтрүүлэгтээ бид 4-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан гамшигын эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлыг онцолж байна. За ирэх 2018 оны 7 дугаар сард Монгол улсад гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бах хурлыг зохион байгуулна. За энэ хуралд урьдчилсан байдлаа 60 гаруй орны 3,000 орчим төлөөлөгч оролцохоор мэдэгдээд байгаамаа. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан Азийн түншлэлийн хуралд оролцсон олон улсын төлөөлөгчид Монгол улсыг гамшигын эрсдлийг бууруулах салбарт дорвитой алхмуудыг хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна гэж дүгнэлээ. Азийн түншлэлийн хуралд 19 орн болон засгийн газар хоорондын олон улсын болон бүс нутгийн төрийн бус байгууллагуудаас нийт 80 гаруй төлөөлөгч оролцсон. Энэхүү хурал нь 2016 онд бүгд найрамдах энэтхэг улсын Шиндээлийн хотноо болсон гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анх дугаар баг хурлаас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал гэдгээрээ онцлог байлаа. Мөн Монгол улсын шадар сайд хүрэлц өхийн урилгаар гамшигын эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралд оролцохоор Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Ноён Глассер Монгол улсад айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол улсын засгийн газар Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газар хоорондын 2018 онд Улаанбаатар хотод гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын баг хурлыг хамтран зохион байгуулах тухай хамтарсан мэдээлэлд шадар сайд хүрэлцэх Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Глассер нар гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтран ажиллах тухай мэдээлэл нь гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын баг хурлыг 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад хоёр талын хариуцах чиглэл хүлээх үүргийг тусгасан баримт бичиг юм. Хамтын ажиллагааны гол зорилго нь ирэх 15 жилд дэлхийн нийтээр гамшигын эрсдлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Синдан үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшигын эрсдлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол улсын манлайллыг бүс нутагт таниулахад чиглэгдсэн юм. Энэтхэг зохион байгуулагдсан Азийн сайд нарын анх дугаар баг хурлаас хойш Монгол улс маш их зүйл хийсэн нь бол биднээс харж байна. Нэгдүгээр юу гэхээр сүүлийн хэдэн сарын хугацаанд гамшигаас хамгаалах тухай Монгол улсын хуулийн шинжилсэн найруулгыг бол Монгол улсын их хурлаар батлуулж чадсан байна. За тэрнээс гадна тогтвортой хөгжлийн зорилт, уурамсгалын өрчлөлтийн Парисын гэрээ, за тэгээ гамшигын эрсдлийг бууруулах Синдан үйл ажиллагааны хүрээ баримтчдыг хэрэгжүүлэх одоо тийм өөрийн улс орны дунд хугацааны одоо хөгжлийн стратегийг хүртэл боловсруулж гаргасан байгаа нь одоо харагдаж байна. Монгол улсын онцгой байдлын ерөнхий газар нь гамшигын эрсдлийн удирдлагын гүйцэтгэх хороо буюу RCC гэж хороо байгаа. Энэ хорооны маш идэвхтэй одоо гишүүн байгууллага, гишүүн орн юм а гэдгийг бас жоохон тэмдэглэж хэлмээр байна. Хурлын үеэр 2016 онд энэтхэг улсын Дээлийн хотноо болсон гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анх дугаар хуралдаанаас гаргасан Азийн бүс нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улс орнууд танилцуулж, Синдан үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг тусгасан. Мөн Синдан баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг авч хэлэлцлээ. Монгол улсын засгийн газраас 2018 онд зохион байгуулах гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар баг хурлын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн бүс нутагт гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох сэдвт 2018 онд Монгол улсад зохион байгуулах гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар баг хурлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж багуудын хамтарсан зөвлөмж гаргалаа. Монгол улсын засгийн газраас хот суурин газрын гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн саналыг хурлын үеэр тавьж улс орнуудаар хэлэлцүүллээ. Ерөөс нь хот суурин газар аягүй том эрсдэл байгаад байна. Үерийн эрсдэл байна, газар хөдлөлтийн эрсдэл. Тийм учраас ерөөсөө хот суурин газар руу чиглэсэн хотынхаа аюулын байдлыг, хотынхаа эрсдлийг бууруулахын чиглэлийн үйл ажиллагааг дараагийн 2 жилд авч хэрэгжүүлээ гэдэг ингээд
өөрөөсөө тодорхойлож зорилгоод гаргаж ирж байна та. Тэгээ энэ хурал дээрээс гарч иж байгаа гол шийдвэр юу гэхээр энэ дараагийн 2 жилд энэ Азийн улс орнууд яаж хамтарч ажиллах, юун дээр гол анхаарлаа хандуулах юм, юун дээр хөрөнгө оруулалт хийх юм гэдгийг энэ асуудал төрөлд энэ туулж авах гэдэг. Өөрөлд 2017-18 хурлын хуралд батлагдах үед дараагийн 2 жилд хэрэгжүүлэх зорилт нь эндээс гарч ирэх. Ингээд Улаанбаатарын хурал 2020 он хүртэл хэрэгжүүлэх одоо энэ зорилго бас тодорхойлж. Ийм гол ач холбогдолтой хурал юм байна. Оролцогч улс орон олон улсын байгууллагууд гамшигын эрсдлийг бууруулах зэндаан үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг өөрийн улс орон олон улсын байгууллагын зүгээс хэрхэн зохион байгуулж байгаа, яаж хийж байгаа талаараа бол хэлдэг байгаа. Тэгэхээр биднээс ингэж мэдээлэл хуваалцсанаар, бие биентэйгээ ярилцсанаар ямар мэдээлэл олж авдаг вэ гэхээр магадгүй манай улс орон яг гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд ер нь бусдаас хэр одоо хол байна ч юм уу, хэр дутуу байна ч гэдэг юм уу, яг ямар одоо төвшин дагаагаа мэдэж авч болдог ийм хуралтай юм аа. 2017 оны 5 дугаар сард Мексик улсын Канкун хотод зохион байгуулагдах гамшигын эрсдлийг бууруулах дэлхийн платформ болох бөгөөд бүсийн улс орон, олон улсын байгууллагууд тус платформд хэрхэн оролцох талаар төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ удаагийн гамшигын эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлаас гаргасан зөвлөмж үр дүнг гамшигын эрсдлийг бууруулах дэлхийн платформд танилцуулахаараа ач холбогдолтой юм. Ийхүү 2018 онд зохион байгуулах гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар баг хурлын бэлтгэл болсон Азийн түншлэлийн хурлыг амжилттай зохион байгуулсан нь Монгол улс гамшигын эрсдлийг бууруулах салбарт Азийн улс орнуудыг хэрхэн манлайлж яваагаа харуулсан томоохон чухал үйл явдал боллоо. За Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилж улсын хурлын намрын ээлж туралдаанаар шинжилэн батлагдсан гамшигаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. За хууль батлагдсанаар онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль эрхцийн олон шинжилгүүд хийгдэж, за албан хаагчдын нийгэм баталгаатай холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдсэн юм а. За мөн иргэд сайн дурынхны үүрэг хариуцлагын талаар тодорхой заалтуудыг тусгаж өгсөн нь гамшигаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж салбарынхан онцолж байна. За мөн хуулийн нэг онцлог бол гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд оролцсон иргэд сайн дурынхны нийгмийн баталгааг төр хариуцаж хангаж байхаар хуульчилж өгсөн юм а. Шинэ хуулиараа улсын хэмжээнд зохион байгуулах гамшигаас хамгаалах ажлын удирдлага зохион байгуулалт мөн шат шатны дарга нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгож тусгасан. Хуучин хуульд иргэдэд үүрэг хариуцлага оногдуулсан илүү дайчилсан шинжтэй байсан бол шинэ хуулиар иргэдийг сайн дураар нь оролцуулахаар зохицуулж өгсөн юм. Мөн зарим хариуцлагагүй иргэдээс шалтгаалсан үйлчилгээг төлбөртэй болгох асуудлыг ч хуульчилж өгсөн юм. Тухайлбал зарим иргэдийн хариуцлагагүйгээс улсад маш их хэмжээний үрэлгэн зардал гардаг. Энэ зардлыг иргэдээр өөрсдөр нь төлөвлөх эдийн засгийн харилцааны заалтуудыг ч тусгасан. Онцгой байдлын албанаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ ямар тохиолдолд төлбөртэй, төлбөргүй байхыг ч хуулиар журамлах юм. Жишээ дурдвал цагаагаар аюулт үзэгдэл болно гэж зам хаасан байхад тойрч яваад засан суун. Онцгой байдлын байгууллага бусад холбогд байгууллага туслана хариуцлагаараа. Ингээд тэр бүхэн туслахад түүнд гарсан зардлыг тухайн зөрчиж явсан этгээд төлнө л гэсэн үг. Гамшигаас хамгаалах үйл ажиллагаа бол дан ганц төрийн хүлээх үүрэг биш, бүх нийтийн үйлс байх ёстой. Үүнийг гамшигаас хамгаалах тухай хуулиар тусгайлан зохицуулж өгснөөр гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшил төдийгүй иргэдийн оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гамшигаас хамгаалах сайн дурынхныг бол бэлтгэж бэлдэнэ. Тодорхой шалгууртай. За энэ хүмүүс нь сургалтанд суусан бас тодорхой хэмжээний мэрэгжлийн төвшингийн үнэлэх сертификаттай тухайн гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд оролцоход бэлэн бэлтгэл байдлаа хангасан. Мэдээж тодорхой удирдлага, онцгой байдлын удирдлаганд орвол ажиллах ийм одоо гамшигаас хамгаалах сайн дурынхан байгаа. Дайчилгаагаар орж байгаа хэрэг нь сайн дурынхан одоо гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд орж байгаад амь насаа одоо алдвал 5 жилийн одоо онцгой байдлын албаагч, үндсэн цалин доод албаагч, анхан шатны одоо аврагчийн цалингийн 5 жилтэй хэмжих тэтгэмжийг нэг удаа тодорхой хэмжээний хөдөлмөрийн чадвараа алдсан бол 2 жилтэй тэмцэх ийм мөнгөнд тэтгэмжийг авахар уулжсан байна. Мөн шинжилэн батлагдсан хуулиар төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага тухайн жил батлагдсан төсвийн 1%-ийг хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5%-аас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшигын эрсдлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулах аймаг нийслэл сум дүүрэг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 1%-ийг орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулах санд тусгаж гамшигаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах заалтуудыг ч тусгаж өгсөн юм.
онцгой дуудлага сэрэмжлүүлж байна. За энэ удаа бид ой хэрийн төмрөөс урчин сэргийлэх асуудлыг хөндөж байна. За иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул усаас урчин сэргийлэх, мэдлэг олгох зөвлөмж зөвлөгөөг голлон хүргэж явах юм аа. Ингээд анхаарлаа хандуулна. Хавар номрын хураашилтай салхишуурга ихтэй энэ үед иргэд хашааны өвсөө шатаах, татсан тамхи, асаасан шүдсний галыг унтраахгүй хаях, цогтой үнс нурмаа ил задгаа асгаж, ой хэрд гал түлж бүрэн унтраахгүй орхисноос сэрэмж алдснаас ой хэрийн төмрөг гарах эрсдлийг бүрдүүлж байна. Төмрөг шалтгаан нөхцөлийн 90% нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байгаа юм. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнг, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, Дүүрэгт 30 удаагийн ой хэрийн гал төмөр гарч нийт 21800 орчим га талбай төмөр дүртөөд байна. Улсын хэмжээнд гарсан ой хэрийн төмрийг 2016 оны мөн энэ үетэй харьцуулахад төмөр дүртөж шатсан га талбай 6.2 дахин буурсан хэдий ч гал төмрийн тоо 70 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хураашилтын үйлрэлд одоо хөдөө хэр зорчиж байгаа цонхоор татсан тамхи ингээд гаргаа хийдэг. Энээс болоод одоо хаврын хураашилтын үйлрэлд бол намрын хураашилтын үйлрэлд үндсэндээ газар дээр хэдэн метр секунд салхитай байгаа шалтгаалаар түүмэр тархна. Тийм ээ? Одоо 15-аас 20 метр секунд салхитай байгаа тохиолдолд нөгөө таны татсан тамхины иш 1 секундэд 15-аас 20 метр газрыг одоо ингээд түүмэрдээд энэ нь бол богино хугацаанд ямар их аюул занд учруулах вэ гэдэг нь харагдаж байна. Нийслэлийн хэмжээнд гэхэд иргэд хашааны унжмал шар ус хогоо шатааж байгаад гал алдсан дуудлага 50 гаруй удаа ирсэн байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т хашаандах өвсийг шатааж байгаад гал алдсан байна. Галын улмаас иргэн Т өөрийн автомашина шатаагаад зогсохгүй хажуу айлынхаа амбаар байшин шатаасан тохиолдол гарлаа. Төмрийн аюултай үе жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10, 9 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дугаар сарын 11 хүртэлх хугацаанд байдаг. Иймд иргэн та хураашилт ихтэй салхи шуургатай үед цогтой үнс нурмаа битүү тагтай савнд хийж санших, тамхи чүдэнцний галыг ил задгаа хаяхгүй байх, дууссан гал асаагаараа хээр хөдөө ил задгаа хаяхгүй байх, ой хэрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэрээс сууц хашаа хорооны гадуур түүмрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэн болзошгүй аюулаас хамгаалж, ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Сүүлийн үед иргэд цэвэр агаар талхах, явгаа ил хийх нэгсэнтэй холбогдуулан ой төрх үзэгдэл цөнгө тохиолдох болсныг анхааруулж байна. Тухайлбал 2016 онд ой төрсөн тухай дуудлага онцгой байдлын албанд 11 удаа ирсэн бол он гарсаар 2 удаа ирж аврагчид эрен хайхаа ургаажлагыг зохион байгуулад байна. Иймд иргэд та бүхнийг ойд аялахдаа төрөхөөр сэргийлж, төрсөн тохиолдол ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн та ойд аялах та найз нөхөд хамт олноороо бүлгийн зохион байгуулалтад орж багийн ахлагчийг томлон түүний удирдлагад сахилга баттай явах хэрэгтэй. Ганц нэгээрээ салж явах нь ойд төөрөх, осгох, цаашилбал амнасаа алдах аюултайг санаарай. Тиймээс ууланд алхах, аялал зугаалахаар явахдаа зөвхөн жимтэй газраар явж замаа алдахгүй байх, луужин байршил заагчийг биедээ авч явахыг зөвлөж байна. Түүнчлэн сүүлийн үед өргөн ашиглагдаж байгаа ухаалаг утасны байршил заагч аппликейшнуудыг ашиглах, луужин байршил тодорхойлогчийг зөв ашиглаж сураарай. Одоо мэргэжлийн байгууллага мэдэгдэж аврагчийг эрдэл одоо хүлээх зүгээр аврагч тохио өгнөдөг нь одоо шүүглээрээ шүүгэлдэх одоо толныхоо тусгалыг ашиглаж аврагч тохио гişмжлээ аргаар өөрийгөө аль газар байгаа мэдгэтгэл тохио өгсөн. Мөн аяллаа цагийг тооцоолж өдрийн гэрэлтэй цагт аяллыг дуусгахаар тооцоолоорой. Аяллаа үргэвчэндээ луужин эсвэл байршил тодорхойлогч, шүдэнз гарч хийдэн жижиг тол, шүгэл гар утасны нөөц батарей, жимбахтай илчлэг ихтэй хоол хүнс, цэвэр ус анхны тусламжийн иж бүрдэл авч явахыг зөвлөж байна. За өөрийнхөө болон гэр бүл дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг дадлыг эзэмшихээс гадна сэрэмж хамгийн чухал гэдгийг иргэд та бүхэн байнга санаж яваарай. Онцгой дуулах нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн 14 хоногт уулзтлаа. Түр баяртай. Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн дуудлага бүхэн онцгой байдаг. Дуудлага бүрийн цаана Монгол хүн таны амьнаас амьдрах итгэл мөрөөдөл бий. Аврал ирсэн дуудлага бүхэн хариуцлага байдаг.